Эртээ урд цагт нэгэн өдөр жижигхэн Зараа ээжээсээ ийхүү асуужээ. Ээжээ би сайн Зараа юу? Муу Зараа юу? Тэгтэл ойн амьтад Зараах нь ингэж хэлжээ. Чи бол тунцаа Зараа. Яагаад ингэж чи намайг ваа гэж дуулж байхад ангаатаашиж байсан шүү дээ. Үгүй чи муу Зараа, чиний бүх хөрөг чи намайг атсан. Өнөө битээдэг Зараахан чи сайн шүү дээ. Намайг нуруу дээрээ суулгаж бол гаргаж өгсөн шүү дээ. Оо Зараа, тэр чинь намайг цэцгнээс түлхэж газар дунгасан. Үгүй тэр худлаа. Зараахан бол сайн намайг ногоон дотор төөсчихсэн байгаад ослоор зүгсэн юм. Зараахан мотор минь хатаа самуугаа аваа ятсан юм. Намайг унтаж байх нь надад гитэж авсан гээ. Зараахан хөөдөсөөс Зараахан бол туусаа. Зараахан бол муу. Тэр минь игдэд муу аваад авсан. Зараахан бол муу. Ихлээр би чаа. Ямар хүн тийм байж? Зараахан минь чи хинний гомбаа муу. Харин хинний баярсуулж тус болж байвал чисээ.